Захиргааны иргэн шүүхийн шүүгч болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өмгөөлөгч Батбаяр ноён уулан аврын хөдөлгөөний буюу нэхэмжлэгч талын хүсэлтээр ноён ууланд очиж хэргийн газрын үзлэг хийхээр болсон. 3 дугаар сарын 31-ний өдөр хийхээр төлөвлөлөөд байсан тус үзлэг цаг агаарын байдал муудснаас түр хугацаанд хойшлоод байгаа юм. Гэтэл энэ хугацаанд Centera Gold компани ноён уулан дахь ашигласан талбайгаа засч янзалж угсан нөхөө болох зэрэг ажил хийж байгааг нутгийн иргэд болон иргэний хөдөлгөөнийнхэн мэдээлээ. Босоо өх Монгол бүлгэн болон гал үндэстэн холбоо тэргүүтээ эвлэн мандуулах хүч хөдөлгөөнийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах үеэрээ Centera Gold компани хийж байгаа ажлыг нүдэрэ харжээ. Ухад сэндээжсэн нүх талбайгаа засч буулаад ерөнхийдөө дуусч байна гэх мэдээллийг тус газрын нэгэн ажилтан өгчээ. Энэ техникийн зөөгд байгаа юм даа. Ийшээр гарч шүү дээ. Энэ өнөө угсан нөхнүүдөө нэг бодлоод тагч байна даа. Болцсон үг юм болоод. Хэдэ бодлоо? Хэд онд вэ? 2 3. Бүгдийн болоод тавьчихлаа. Энэ буцаагаад жоохон индүүдэсгээд зөөгдөд явуулсан. Тэгээд янзсан баггүй чи шаардчих. Тухайн газар дээр нөхцөл байдал ямар байсныг эвлэн мандуулах хүчний удирдлагуудаас тодруулсан юм. Дүүнчлэн эвлэн мандуулах хүч хөдөлгөөнөөс эдгээр дүрс бичлэгийг нотлох баримт болгон бусад шаардлагуудын хамт ноён уулан аврын хөдөлгөөний нэхэмжлэлтэй Centera Gold компани лицензийг туслах хэрэгт хавсаргах хүсэлтэд захиргааны иргэн шүүхэд өгсөн байна. Шүүх үзлэг хийх гэсэн дуулан сургаар тэн нөгөө хууль бус үйл ажиллагаа за бусад зүйлүүдэд ингээд далдлах зорилгоор ажиллагаанууд их идэвхтэй явагдаж байна. Бидний сайн ноён ууланд очиад ирэх хооронд тийм мэдээллүүд, баримтууд бол гарч ирлээ. Тэгээ ностой юм болж байгаа. Тийм учраас шүүхэд бас тусгаалan хүсэлт өгч энэ дотор 12 хүсэлтэн дотор дурдж байгаа юм. Боломжтой баллах зорилгоор нь болох эвдэсэн сүйтгэсэн газруудаа болох тэгшлэх сүйтгэсэн ойм одоо наашаа цаашаа болгож болох гэдэг ийм ажиллагаанууд явагдсан байна. Баримтуудыг бол баттай оруулаад авсан. Шүүхэд бас хавсаргаад өгч байгаа. Бичлэгүүд нь саяны одоо дуйлантай одоо асуудлууд байна шүү дээ. Шүүх засгалтынхаа одоо хичээн тийм ээ. Шүүхийн бүрэлдэхүүн ирэхээс өмнө гээд цаг агаарын байдлаар урьдчилан зэрэглэхийг горны байдлаар нь хойшлуулсан бас надад усаж байна. Тэр хоорондоо надад ч нэг газараа булсан, тагласан, хэргийн газрыг жоохон балсан. Тэр бичлэгүүд нь бүгд байж байгаа. Үзэлгүй яах вэ? Бид нар өөрсдөө тэн дээр 2 өдөр ажилласан л да. Энэхүү Centera Gold компани шүүхийн үзлэгт нөлөөлөхийн тулд үзлэг хойшилсан СМП-гээр богино хугацаанд нүд хуурсан нөхөн сэргээлт хийж мөрөө баллаж байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор захиргааны иргэн шүүхийн үзлэг үнэхээр цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшилсан уу? Эсвэл шүүхийн хараалт бус байдал Centera Gold компани нөлөөлөд байна уу гэх хардлагч нийгэмд өсөд байна. Ямар ч тач захиргааны иргэн шүүхийн үзлэг энэ 7 хоногт хийхээр төлөвлөгдсөн. Тухайн үед бид газар дээрээс нь бодит мэдээллийг хүргэх болно.